Та мөрөдөө тоглоом нэг төвшөр хожиж байгаа гэсэн үнэн үү? Үнэн бол таны талаараа бидэнтэй нууцаас уулзаач. Нууцаад ах явах уу. Ер нь бол хожигдж байгаагүй. Хизээж хожигдж байгаа. Хамгийн гол нь би мөрөдөө тоглоом хизээж тоглодог байхгүй. Яагаад гэвэл мөрөдөө тоглоомын хамгийн том хожил бол хизээж тоглохгүй байх. Ийм учраас би хожигдж байгаагүй. Тоглодоггүй учраас. Ингээл бол. Би нэг энгийн жишээ тайлбарлая л да. Одоо жишээ нь цахим покер руу яваад ороход ингээд 8 хүнтэй ширээгээ ботход таны хэсэг 7 хүн тоглож байгаа байхгүй. Тэр 7 нэг баг. Нэгсэндээ та мөрөдөө тоглоомд хожигдох биш заллуулаад байна гэсэн үг байхгүй. Эхлээд ингээд танд хожигдож өгнө баг багаар мөнгө өгнө те. Дасхан таны итгэлийг олж аав. Оо эн чинь ингээ амар хэлбэрээр мөнгө олчих болох юм байна. Хожоод биш надад мөнгө өгөөд биш гэх итгэл төрөөд сэтэл төрөөд тэгээд ингэж даамжруулж лавшруулж тоглосоор агаад эцэс сүлд хамаг юм алдсан байдаг. Алдсан мөнгөө эргүүлж олж авах гээд. Орон байраа зарж чинь. Машин тэрэг эд зүйлээ ламбарданд тавьж чинь. Ах トゥ хамаатан саатан найз нөхдөөсөө мөнгө зээлдэж авч тоглож. Маш их хэмжээний үр төлбөрт унчихсан байдаг. Давхар одоо ингээд гэр бүл сэтгэл санааны охирол, гэр бүлийн салалт тэр мөрөдөө тоглоом тоглодог тэрэнд донтцсон байгаа хүний эргэн тойрны хүмүүс мэдээж ямар байдалтай байх вэ те. Мөрөдөө тоглоомын хамгийн том хожил бол тоглохгүй байх. Битээ тоглохоо л болж байгаа. Ингээл бол.